За яг энэ харагдаж байгаа түш болвол өнгөрсөн 10 дугаар сараас эхэлж худалдаалагдж байгаа. Бүгд найрамдах Хятад ард улсаас импортлогдож байгаа шинэ түш юм. За тухайн түшийг бол иргэд нэлээд илчгүй чанар муутай гэдэг мэдээллийг өгөөд байгаа. За тэгвэл энэ тухайн түш нь бол нийслэлийн их их дүргээр өнгөрсөн 7 хоногт 10 гаруй хоногийн хугацаанд хомсдолж түшний хомсдол үүссэн. За үүнээс болоод 2-3 төрлийн өөр түшийг борлуулж байна. За яг энэ харагдаж байгаа улаан түш бол 3750 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд өнгөрсөн 5 дахь өдрөөс эхэлж худалдаалагдаж эхэлсэн юм байна. Энэ түшийг харин иргэд байгалийн түүхийн нүрсийг бутлаад савлаад зарж байна гэдэг мэдээллийг өгч байна. Манайхаар бол өнөөдрийн байдлаар 3 төрлийн худалдаалагдаж байна да. Түүхийн нүрс гээд тэгээ нэг нь болохоор шахмал. Нөгөөх нь болохоор бүр шинэ жагаас орж иж байгаа гэсэн кокс гэсэн нүрс гээд. Цэнхэр уттай. Тийм 3 төрлийн нүрс худалдаалагдаж байна. Хүмүүс болохоор түүхий баг энэ зүгээр шууд баг жижиглээ явуулсан нүрс байна шүү дээ. Хоргол шиг нүрс байна гээл гомдол хилжлээ л. Тэгээд тэрийг болохоор бид нэг хараг болохоор ч яг тийм гэж хэлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ тэгэл асуугаад байгаа. За зарим нь болохоор бас тавьжгүй сайхан байна гэж төлөөд байгаа. Зарим нь болохоор эн чинь стацхгүй байна л. Зүгээр хачин хог шиг жижиг юм хоргол шиг юм байна гэл. Тэгээд одоо хүмүүсийн төлж байгаа юунаас л болж байгаа хта тэгэл. За бид тэгвэл нэгэн түшний цэгээс 2 төрлийн түшийг ялгааг нь та бүхэнд харуулъя. За энэ бол нэг шуудан 50,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Урдаас оруулж ирдэг нүүрс гэсэн. За энэ нүүрс бол ийм бөөрхий байдалтай ийм шахуугаар ингэж шахмал болгосон түш ингэж харагдаж байна. За энэ хажууд байгаа энэ улаан шуудаатай түш бол түш хомсноос хойш бол их хэмжээгээр ирсэн гэсэн. За нэг түшийг нэг энэ шуудаатай түшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. За энэ түшний байгаа байдал нь бол түүхийн нүрс шиг харагдаж байгаа. За иргэдэд болохоор түшний борлуулах цэгийн ажилчид бол мэдлэг түш гэдэг нэршлэр худалдаалж байгаа гэсэн. За иргэд бол гэтээ үүнийг яг харагдах байдал болон шинж чанар нь зүгээр буталсан түүхийн нүрс байна гэдэг мэдээллийг өгч байна. Тэгээ одоо болохоор энэ налаахын нүүрс гэдэг юм нунтаг юм. Налаахын нүүрс болоо гэдэг юмээс яваад байгаа хэрэг. Энэ болохоор илч сайтай нүүрс гэдэг байгаа. Тэгээ одоо эндээс л авч үзье гэж бодоод байж. Түүхийн нүүрс төлж яхад нэг күн амтны одоо амнаас хохирч яаж суудаа баг хонгорч штэ. Тэгээ одоо энэ шахмал түш төлөө тэгээ күн амтны инглээ амир өглөө инглээ тэглээгээл ухаартлаа л гээл яриа гараад байдаг. Энэ шахмал түшний утаа байхгүй л гэдэг ижлэгэл утаа гарч байгаа шүү дээ. Түүхийн нүүрснээс ялах юмгүй утаа гарч байгаа шүү дээ. Тэгтээ илч мэлч бол энэ чинь амар сайн юм гэсэн. Тэгэл одоо би күн амтны амнаас сонсон энэгээ одоо шалгаад нэг авд юм уу гайл байж шүү дээ. Одоо яг энэ нүрсийг болохоор байгалийн зүгээр түүхийн нүрсийг бутлаад хийсэн байна гэдэг мэдээлэл яваад байна л да. Энэ юу н хэр бодтой бол энэ улаан нь бол байнга хэрэглэдэг шүү дээ. Айл бүхэн ер нь ерөөсөө өрхөөр бүгд л манаагчсан юм байнга энийг авдаг. Тэгээ энэ байхгүй болохоор энийгээ хэрэглээл. Тэр одоо нэг янз байхгүй мэлээ шүү дээ. Энд тэгээ шуудаагаараа 5,000 гэсэн мөртлөө энэ хуучнаа гаргуулаас зүгээр 5,000-ыг бол ямар ч нэмэргүй мэлээ. Манайш 6-7 шуудаа асаа одоо байж. Гөлөгөө л ерөөсөө. Асаас юм байхгүй. Төбөйгээл тань хийгээл нэгэл. Гол нь энэ улаан үсийг байн гаргаад байвал бас зүгээрээ сангалтай л байвал зүгээр л. Тэгэхгүй дээл нэг айлын хэдэн төгс хийдгээл тэгэхээр бас тиймэрхүү л байгаа байхгүй юу? 5 түвш компани сайжруулсан шахмал түвш борлуулах цэгүүдэд түүхийн нүрс авлан худалдаалж гисэн байна. Энэ бол сайжруулсан шахмал түвшний гол үүрэг болох утааг бууруулах үндсэн концепцоос ухаршин шийдвэр байж болох юм а. 2019-оос 2024 оны хооронд 5 түвш компани утаагүй сайжруулсан түвш үйлдвэрлэж 1.7 их найт төгрөг зарцуулсан. Гэсэн ч 2019-оос 2021 онуудад утаа бууруулсан ч үүнээс хойш түвшний чанар муудаж утаа багасаагүйгээс гадна 700 гаруй иргэн угаартаж амнасаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ингээд энэ жил 10 дугаар сараас эхлэн импортын түвш болон өмнөх сайжруулсан түвшийг худалдаалж байсан ч өнгөрсөн 2-7 оны хугацаанд нийлүүлэлтэнд тасалдал үүссэн. Үүнээс болж иргэд гэрээсээ нүүж орон сууцтай айлуудад амьдрахаар очих хүртлээр зутарч байгаа талаар хэвлэлүүд онцлсоор байна.
Их сурвалжийн мэдээлж байгаагаар импортын түвш худалдан авах нийслэлийн төсөв тодорхойгүй шалтгаанаар дууссан тул хомсдол үүсгэхэд нөлөөсөн байж болзошгүй гэх мэдээлэл өгч байна. Ямар ч жил бүрийн өвлийн улиралд утааг бууруулах зорилгоор иргэд нийслэлээс худалдаачид түвшийг худалдан авч хэрэгэлдэг. Гэтэл түвшний таслалд үүсгэхээс гадна чанар муу иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байдалтай байна. Сүүлдээ нийслэл 5-7 түвш компани сайжруулсан түвшний утаа бууруулах гол үүргээ умартан байгалийн түүхийн нүрс худалдаач эхэлсэн нь энэ жил утаа улам нэмэгдэх хандлагат хүргээд байна.